Сайн байцгаана уу? Та яг одоо илүү орос үеийг хүлээн авч үзэж байна. За өнөөдөр нэг сонин эмэгтэйн түүхийг ярих болно. За өнөөдрийн эмэгтэй бол 37 настай. Дээрээс нь онгон гэвэл та итгэх үү? За яг ийм эмэгтэй бол одоо байдгийм байна. За түүнийг бол Хуан Ян гэдэг. Тэрээр 37 настай. Ингээд өдөө бас одоо хүнтэй гэрлээгүй онгон эмэгтэй юм байна. За Хуан Ян бол ер нь сургуульд байхдаа бол ангийнхаа хөөрхөн охтын тоонд ордог байсан бөгөөд ангийнхаа өвгүүд нь бол түүний өнөөс аяг гүйдэг байсан. Үерхий бэрээгээл. За дээрээс нь бол Хуан Ян бол ангаахынхаа сургуулийн шилдэг оюутан охин байсан юм байна. За тэрээр бол өөрийгөө яг үдийн нас хүрэхдээ одоо яагаад ингэж ийм байгаа шалтгаанаа бол ярихдаа 26 настай ангаахынхаа сургуулийг төгссөн. За тэгээд сургуулаа төгснөхийн дараа 2 жил эмнэлэгт бол дадлах хийсэн юм байна. За энэ дадлах хийж явах хугацаанд бол айгүй их завгүй байсан гэдэг. Тэгээ амар завгүй дадлах хийгээ. За тэгээд дадлах нь амжилттай болоод арай гэж нэг ажилтай золгоод эмчээр ажиллах болоод тэгээд эмнэлэгт ороод бас нөгөө ажилдаа ингээд хичээд зүтгээл уучраа олох гээд ингээд явсаар байдал мэдсэн чинь 30 нас хүрсэн байсан. За тэгээд өстө нөхөртөө болох нь хэдийл одоо онгон гоцорсон байсан гэж өөрөө бол одоо энэ нэвтрүүлгийн үеэрээ ярьж байгаа. За тэгээд Хуан Ян бол одоо яг одоо Бээжинд амьдарч юм байна. Тэрээр Бээжингийн нэлээд өндөр зэрэглэлийн тийм төлбөртэй эмнэлэгт бол физик эмчилгээний эмчээр ажилладаг. Түүнд бол одоо хувийн том байшин байна, машин байна. За хүссэн өндөр цалингаа авдаг. За өндөр боловсралтай, за сайхан зантай ажиглээ. Түүнд ерөөсөө гэр бүл байхгүй байна. Хуан Яны эргэн тойрны бүх найзууд нь бүгдээрээ гэрэлцсэн, мэдээж хүүхэдтэй болцсон. За тэрээр бол ганцаархнаа үлдсэн бөгөөд нилээд одоо шахаанд ороод байгаа юм байна л да. Хүмүүс бол одоо за арайчтэй жидээ одоо гэрэл бүр онгон гэ хэлгээр за бүр одоо ярих юм биш. Иймэрхүү байдалтай болчихж байгаа юм байна. За Хуан Яныг нэг тийм гэрлэх одоо хосууд ингээ нэг зуурчилдаг тийм нэг агентийн нэг эмэгтэй уул. За тэгээд Хуан Ян тохирох яг нэг залууг олоод тэгээд тэр залуутай бол одоо юу яаж байгаа тэр хоёрт болзоо зохион байгуулдаг байхгүй юу. За энэ залуу бол хан гэдэг. За тэрээр 34 настай, өмнө нь гэрлэж байсан. За тэгээд спортын одоо тийм биохимийн судалгаагаар ажилладаг ерөн жоохон тийм спорт талын одоо хүн юм байна. За энэ хан гэдэг залуу бол өмнө нь бас энэ мэрэгжлэрээ болохоор тэр олимпиад олон улсын олимпиад хэдэн оныхын бас сайн санахгүй байна би. Ингээд хятадын багийг төлөөлж одоо бас оролцож явсан хөөн гэж байгаа. За ингээд энэ хоёр болохоор нэг нь физик эмчилгээний эмч, нэг нь бол одоо тийм ээ спортын одоо тийм судалгааны хүн байгаа учраас хоорондоо бас тохирох болов гэдэг энэ зуурчин одоо эмэгтэй маань энэ хоёрыг болзуулдаг. За болзоо зохион байгуулдаг. За энэ хоёрын болзоог аюу гой зохион байгуулна. Юу гэхээр орой задгаа одод тэнгэрийн доор гадаа теннисний одоо газрын теннисний талбай дээр энэ хоёрыг болзуулдаг ба. За энэ хоёр маань уулзсан, тэндээ уулзаад газрын теннис тоглоо. Тэгээд ингээд орой хоол иддэг байгаа. За орой хоолны үеэр болохоор залуу нь болохоор ингээл юм яриа өдөөл те одоо Хуан Янаас яриа өдөөл те ийм тийм юм гэл гэсэн нэг асуултыг айгүй онцолж асуудаг байхгүй юу нөө хүүхнээсээ бүсгүйгээсээ тэгээд ингэж асууж байгаа залуу би одоо ингээ өмнө нь ингээ гэрэлж исэн тэгээд гэрлээд ингээ салж исэн энэ нь одоо чамд зүгээр үү гэдэг ингээ асуусан чинь манай хүн болгоор айгүй энэтэй ерөнхийдөө нэг тийм бие барьсан байдалтай. За яг хоёр хүн уулзж байгаа хоёулаа л ерөнхийдөө бие барьж л байгаа юм л да. Гэхдээ бол Хуан Ян болохоор айгүй бие бариа. Тэгээ нөгөө хүнийхээ асуултанд тодорхой хариулахгүй гэд нэг ингэсэн маягтай байгаад байсан. Тэгээд өөрөө ч бүр ингээд нөгөө харилцан яриа өрнүүлээд гоё ингээд юм ярихгүй дуугаа байгаад байсан. Тэгээ хамгийн сонь юу вэ гэхээр Хуан Ян ерөнхийдөө өөрхөн болзоог одоо балчиж байгаа байхгүй юу. Нөгөө залуу юм асуугаад байхад хариулахгүй дуугаа суугаад ч байгаа юм шиг, ичмүүрээд ч байгаа юм шиг тиймэрхүү байдалтай байгаад идэг. За ингээд энэ хоёрын болзоо бол ерөнхийдөө ингээд орой хоолоо идээ дуусаад мань хоёр бол нэг хоёр тийш салаа гэрлүүгээ явж байгаа. За ингээд болзоог зохион байгуулсан нөгөө зуучин агентийнхан болохоор нэг сурвалжлагч нь тийм ээ зураг авалтын багийн залууг дагаад нөгөөх нь болохоор бүсгүй дагаад явж байгаа. За ингээд залууг дагсан зураг авалтын багийн хандж асууж байгаа байхгүй. Танд ингээ болзоо ямар санагдсан бэ? Ямар хөө байна гэд ингээд асуусан чинь залуу нь бол айгүй сэтгэл дундууртэй. Хуан Ян намайг ер нь их сонирхгүй байх шиг байсан. Тэгээд миний асуусан асуултанд юусэн хариулахгүй. Тэгээд энэ болзоо ингээд бүтлгүүтэх шиг боллоо гэж залуу хэлдэг. За Хуан Янтай хамт явсан одоо зураг авалт буюу сурвалжлах багийнхан Хуан Янаас асууж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Хуан Ян айгүй нийттэй. Энэ хан надад үнэхээр таалагдж байна. Их дайггүй залуу шиг санагдж байна. Тийм ингээ хэлдэг. Тэгсэн чинь нөгөө
сурвалжлагч асууж ламлаа. Чи яагаад ингэ болзооны хувь ерөөсөө дурахгүй байсан бэ? Яагаад юм ярихгүй байсан бэ гэдгсэн чинь яг үндэ бол болзооны үед ингэ юу ярихаа мэдэхгүй байсан. Тэгээд ингэсэн тэрнээс үл тэр залуу таалагдахгүй ч юм уу те. Тэрүүндээ биш гэж хэлдэг байхгүй хамгийн харамсалтай нь. За ингээд нөгөөх чинь нөгөө сурвалжлагч хэлж байгаа шүү дээ. Та ингээд жоохон залууд тийм эвгүй сэтгэл төрүүлчих шиг болсон. Тэгээд одоо баг яах вэ гэдгсэн чинь ухаан за би хан руу юу хан гэдэг нөгөө залуу руугаа friend request явуулъя гэдэг. За тэгээ friend request ингээ явуулсан чинь хан бол түүний friend request-ийг accept хийдэггүй байхгүй юу. За ингээд найзар ахгүй гэдэг чинь тэгээд айгу санаа зовоо. За ингээд game over те энэ болцоо ингээд амжилтгүй боллоо гэд ингээд дуусгадаг ба. Үнээр энэ хоёрын болцоо амжилтгүй болчихж байгаа. Залуу нь бол одоо те за ер нь болгоудаа л гэж болчихж байгаа байхгүй. За тэгээд энэ зуучийн одоо агентийн эмэгтэй болохоор одоо энэ Хуан Ян гэх эмэгтэй эцэг ихтэй нь очиж уулздаг байгаа. За Хуан Янны ээж аав нь бол мэдээж одоо тэрээр 37 настай эмэгтэй юм чи эцэг их нь бол нэлээд өндөр настай хүмүүс байсан. За ээж ааваас нь товчхон бөгөөд тодорхой үедээ асуултыг бол асуусан байгаа. За Хуан Яны ээж нь бол ер нь их тийм даруухан хүн байлээ. Бараг яриан дээр нь бол оролцохгүй байсан, юм ярихгүй дуугаа байсан. За аав нь бол ярьсан ба. За аав нь охиныхон талаар ярина, бага насны талаар яриач ярина. Яаж өсгөж хүмүүжүүлсэн бэ гэд асуухад аав нь бол хид хідэн маш товч тодорхой зүйлийг хэлдэг. За тэрээр бол ингэж хэлж байгаа. Охиныгоо бага байхад нь одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгааны талаар ерөөсөө бараг ярьж өгөөгүй. Ер нь бол тиймхүү зүйл ингээд тулгараад ирэх албаар бүр ингээд зайгаа бариад цутаадаг байсан. Энэ сэдв ер нь жоох манай гэрт хаалттай байдаг гэсэн гэж ярьж байгаа. За яахтай нөгөө өсвөр насны хүмүүс чи яадаг вэ нөгөө бидний өөрчлөлт гараад одоо охтууд бол тийг нь хөвгүүд бол ингээд заадаг гэдэг шиг өнгөдөг шүүгээр бид нар хүүхдүүдэд заадаг шүү дээ. Тийм бол огт байгаагүй гэдэг чинь. За хоёрт юу гэхээр Хуан Ян за бага нас болон өсвөр насандаа хөвгүүдтэй ерөөсөө нэг тийм харилцаанд орох тийм ээ одоо нийгэмд нөгөө хүүхдүүд ч одоо жишээ нь 10 жилийн сургууль гэхэд эрэгтэй эмэгтэйгээр нь суулгадаг ч юм уу. За бид нар гараал ангид хөвгүүд байна, охтууд байна ингээл нийгэмд харилцаанд ордог шүү дээ. Тэгэхэд хөвгүүдтэй ерөөсөө тийм харилцах боломжгүй. Тэгээд тийм жоохон хаалттай тийм хязгаарлагдмал орчинд өссөн юм а гэж ярьж илээ. Тэгэхээр магадгүй Хуан Ян охтын сургууль бас явдаг байсан болов уу гэж би бодсон. За гуравт юу гэхээр ээж хоёр нь болохоор охиноосоо аягүй их тийм одоо өндөр шаардлага охиндоо тавьдаг байсан гинэ. Охиноос аягүй их одоо нөгөө юу хүсдэг байсан. Одоо охиноо маш их амжилтанд хүрнэ гэж одоо их өндөр хүлээлттэй байсан гэж хэлж байгаа. За тэгээд ээж аав нь болохоор охиныгоо одоо онд сурах ёстой. За мэдээж бүх хичээл дээр бол тийм ээ төгс одоо 100A байх ёстой гэсэн утгаараа айгүй охиноо шахдаг байсан. За тэгээд мэдээж одоо хамгийн сайн сургуулийг төгсч хамгийн өндөр одоо боловсролыг эзэмшиж хамгийн сайн одоо ажилд орох хэрэгтэй гэж охиноо айгүй шахдаг байсан. За охин тэгээд бас ингээд сургуулаа гэд ингээд их явдаг байсан гэж хэлж байгаа. За энэ бүхнээс бол одоо болсон байхаа гэж Хуан Яны аав нь ярьдаг. За ингээд болзон амжилтгүй болсон. За эцэг ихтэй нь уулзсан. За ингээд Хуан Яны бол одоо сайн найз нь одоо ярьж байгаа юм л да. За тэгэхээр сайн найз нь бол тэгж байгаа. Манай Хуан Ян ч угаасаа багын хөөрхөн охин байсан. За ангийн хөвгүүд бол хойноос нь ихгүй. За тэгэхээр харамслаа нь бол нэг ч үгшиж байгаагүй. Гэхдээ манай хүний одоо өдөө бол ингээд сингл яваад байгаа шалтгаан тийм ээ одоо хүнтэй үерхэж эрэгтэй хүнтэй харилцаанд орж чадахгүй байгаа шалтгаан юу гэхээр ерөөсөө ирчүүдтэй харилцаж чаддгүй гинэ. Тэгээ болзонд очиод эрэгтэй хүнтэй юу ярихаа мэддэггүй, эрэгтэй хүний дэргэд яаж бие авч явахаа мэддэггүй, эрэгтэй хүнтэй одоо харилцан одоо нэвтрэлцэж яриа өрнүүл чаддгүй гэж хэлж байгаа. За энэ бүхний хариуд бол Хуан Ян бол хэлдэг. За ер нь үнэндээ бол би яг тийм ээ яг ингээд нөхөр хайгаал яг одоо хийж байгаа юм бол надад бол үнэндээ нэг тийм хүсэл байхгүй. Надад одоо сайхан ажил байна, өндөр цалин байна, байр, машин одоо надад бараг бүхэл юм байна. Тийм учраас би нөхөрд нэг тийм их шамдахгүй байгаа. Гэхдээ ягаад ч ингээд болзоонд очоод ингээд эрэгтэй хүнтэй ингээд юм яриад ингээд яриа өрнүүлээ суух гэх надад ягаад ч юм бэ тийм зүгээр нэг тийм цаг үрсэн дими зүйл шиг санагддаг гэж хэлсэн. Шинэ бод. Тэгэхээр нэг тийм багын нэг тийм суулгаад өгсөн үзэл бодол байна тийм үү. Зүгээр л цаг үрсэн асуудал гэж боддог гэдэг чинь. За тэгээ Хуан Яныг болохоор бас Хуан Янаас асуудаг. За өмнө нь ингээ болцож исэн үү? Хэр их болцож исэн бэ? Яагаад ингээ болзоонууд нь бүтлгүүцсэн бэ? Ямар хөө байсан бэ гэдгсэн чинь Хуан Ян бол хэлдэг. За өмнө нь ер нь бол болцож байсан. Гэхдээ тийм олон удаа биш ээ. Тэгэд цөөхөн удаа болцож исэн. Тэгээд мэдээж одоо хүнтэй гэрлээгүй залуучуудаа болцно гэхээр 37-оос доош насныхан л болж таарад байдаг. Тэгээд Хуан Ян бол өөрөөсөө нэлээд олон дүү насны залуучуудаа уулзхлаар нөгөөдөл нь бол нэгт Хуан Яныг хөгшин гэд голдог гинэ. За хоёрт болохоор ерөөхдөө
одоо тийм их хүнтэй болцохгүй гэдэг. За ер нь бол хятадын залуучууд тэр зам эрчүүд нь бол одоо айл болох залуу эмэгтэйчүүдтэй уулзах учраас залуу одоо найз хүнтэй болохыг аюух тийм хүсдэг нэг тиймэрхүү нийгмийн үзэл байд юм шиг байна. За тийм учраас одоо залуучууд надтай нэг болцоог нэг үндэ хүсдэг. Тэд бол залуу охтуудыг илүү үздэг. За нөгөө талаас ухаан хэлж байгаа юм л да. Яг үнэндээ бол би бол өөрөө одоо тийм ээ одоо төлөвшсөн эр хүн татагддаг. За одоо миний сонирхож байгаа эр хүн бол за магадгүй өмнө гэрлээ салсан байж болно, хүүхэдтэй байж болно. Гэхдээ тэр эр хүн надад ингээд татагдсан юм бол надад бол хамаагүй. Би ер нь бол одоо дундаас дээш насны тий. Ер нь бол төлөвшсөн хүн дэр нь дуртай гэж өөрөө л ярьсан байна. За ингээд мань хүний бол одоо болзон ингээд бүтлгүй болсон. Үнэхээр харамсалтай. За миний дүгнэлтээр бол хүн магадгүй одоо яаж ирчүүдтэй харилцах вэ? Яаж одоо эсрэг хүүсэнтэйгээ ингээд харилцан яриа өрнүүлэх вэ? Тийм коучинг одоо хичээл авах ч юм уу, тийм курс явуул зүгээр юм болоо гэж санагдсан. За ингээд бол энэ хөөрхөн ааштай сайхан эмэгтэй мэн одоо бас одоо хостой болж чадаагүй байгаа юм байна. За тэгээд энэ подкаст бол дуусахтаа тийм ээ. За ингээд сайхан хосоо олоход бол мэдээ цаг хугацаа бол ордгоо. Тэгээд хайр гэдэг бол одоо хин нэгний хүчээр хайрлаж болохгүй шүү дээ. Хайр бол өөрөө ирдэг зүйл. Тэгэхээр хизээ нэг өдөр тэгээ хуан яныг одоо хайрлах тийм сайхан хос гарч ирэх баха гэдэг ингээд энэ подкаст дуусдаг байна. За өнөөдөр бас манай подкаст гэсэн ингээд дуусч байна. Та бүхний хүлээн авч үзсэнд маш их баярлалаа. За ингээд дараагийн дугаараар дахин уулзлаа. Баярлалаа.